Мянган жилийн өмнө хүн төрлөختнийг хамгаалж ирсэн 12 сахиусан тэнгэр. Гэвч нэгэн өдөр тэдний хамгийн ойрын холбоотнуудын нэг нь харанхуй хүчний нөлөөнд орж хүн төрлөختний эсрэг эргэснээр бүх зүйл оронгороо иргэнэ. Түүнийг зогсоохын тулд сахиусан тэнгэрүүд өөрсдийн хүчийг тамийн хаалганы цаанд лацдан хааж ертөнцийг аврахын тулд асар том золиос гаргана. Харин хэдэн мянган жилийн дараа тэр хаалга дахин нэг харанхуй хүч дэлхийд даяар тархаж хүмүүс нэг нэгээрээ хяналтанд орж эхэлнэ. Харин өмнө нь хүн төрлөختнийг хамгаалж байсан сахиусан тэнгэрүүд хүч чадлаа алдсан жирийн хүмүүсийн дүрээр амьдарч байлаа. Гэтэл тэдний хамгийн аимшигтай дайсан болох мянган жилийн өмнөх өдөр Оггүй энсэрж 3 сүнсний чулууны араас хөөцөлдөж эхэлнэ. Хамгийн сонирхолтой нь Оггүй болон сахиусан тэнгэрүүдийн нэг болох Мюр хоёрын хооронд өнгөрсөн үеэс улбаатай нууц хайр байсан гэдэг. Тэгвэл Оггүй яагаад харанхуйн талд орсон юм бол? Мюр түүнийг аварч чадах уу? Мөн тамийн хаалга дахин нэгдснээр хүн төрлөختөн ямар хувь тавилантай нүүр тулах вэ? Ингээд энэ бүхнийг өгүүлсэн Солонгосын уран зөгнөлт Тулаанд адал явдалт өнгө аястай 12 гих энэхүү бүтээлийн үйл явдлыг хамтдаа тухлан сууж таалан сонирхцгоё. Хараахан subscribe хийж амжаагүй нэгэн байвал яг одоо саба дараад хонхоо тааруулаарай. За ингээд кино эхэлж байна. Шүн дунд өнгөрчээ. Яг л аимшиг кино эхлэх гэж байгаа мэт зэвүүцмээр харанхуй шүн. Харин энэ сүсэгтний бүлэглэл. Тийм ээ, жинхэнэ утгаараа шашны бүлэглэл. Тэд л унтаж байгаа юм биш. Харин ч бүгд нэгэн харанхуй чийг даасан агууд өөгнөр нь хин юу хийж байгааг бүү мэд. Гэхдээ нэг зүйл тодорхой. Тэдний хийж байгаа зүйл лавал сайн зүйл биш. Энэ хүмүүс хүн төрлөختн сүрэл авчрахын тулд аимшигт хар хэрэг дуудахаар төлөвлөж байлаа. Бүр энгийн нэг хэрэг биш шүү. Харанхуй хүчийг агуулсан хар хэрэг. Тэдний удирдагч болох энэ сэжигтээр аяга дүүрэн усанд хідэн тусал цус хийтэл гинэт усна буцалж эхэлнэ. Тэгтэл тэнгэрт байх сар хүртэл хараал эцсэн юм шиг цусан улаангөтэй болж хувирнаа. Тэр ир гараа хад чулуун дээр хүчтэй зохин өөрийн хүчээр ямар нэгэн лацыг эвтхийг оролдов. Тоос шороо хаас агуу босож аимшигтай чимээ сонсогдно. Тэгээд цахилгаан мэт хурц цэнхэр гэрэл анивчж эхэлнэ. Газар ториглоод эргэн тойронд болж буй бүх зүйл улам бүр замраагаа алтхан тэр. Гэтэл тоос даан дундаас нэгэн дүр аажмаар гарч ирлээ. Өндөр нуруутай царайлаг ир. Гэхдээ нуруун дээрээ хос хар чөтгөрийн далавчтай байлаа. За одоо үйл явдлыг хэдэн мянган жилийн өмнө буцаацгаая. Тэр үед ертөнцид юу ч байсангүй. Зөвхөн харанхуй хоосон орон зайл байлаа. Гэтэл гинэт гэрэл оршин тогтнож эхлэв. Тэр гэрэл бүхнийг бүтээсэн юм. Тэнгэр, далай, газар дэлхий, мод, ургамал, нар сар амьтад гэд энэ хоосон ертөнцийг дүүргэх хэрэгтэй бүхнийг тэр гэрэл бий болгожээ. Дараа нь гэрлийн бурхан дэлхий рүү 12 сахиусан тэнгэрийг илгээв. Тэдний тус бүр нь 12 жилийн амьтдын нэгийг хүчийг эзэмшдэг байлаа. Мөн бурхан 12 сахиусан тэнгэрийг удирдан тэдэнд им нэгдэлтэй ертөнцийг бүтээхтэн туслах үүргийг ганцхан хүнд л даатгажээ. Хүмүүс гэрлийг бүхнийг бүтээгч бурхан хэмээн шүтэж удалгүй дэлхий юр бусын хурдаар хөгжин цэцэглэж эхэлнэ. Гэвч гэрлийн нутаг улам бүр тэлхийн хэрээр харанхуй нутаг улам бүр хумигджээ. Эцэст нь харанхуй өөрөө чөтгөрүүдийг бүтээж дэлхийн ертөнцийг баг багаар зайлгаж эхлэв. Гэрлийн бурхнаас хязгааргүй хүчийг хүртсэн 12 сахиусан тэнгэр хүн төрлөختнийг энэ бузар муугаас хамгаалж байлаа. Тэд чөтгөрүүдийг ялахын тулд бүхнээ золиослон тэмцэв. Тоолж баршгүй олон ширүүн тулааны эцэст сахиусан тэнгэрүүд эцэст нь муу ёрын чөтгөрүүдийг яалж чадлаа. Тэд өөрсдийн агуу хүчийг ашиглан чөтгөрүүдийг тамийн хаалганы цаана лацдан хорхон тэр. Ингээд дэлхийд амар амгалан дахиирсан юм. Эдгээр бурхад хүмүүсийн дунд жирийн хүн шиг амьдарч эхэлжээ. Өдөр тутам хүний дүрээр явж энгийн амьдралаар амьдрна. Гэхдээ бурхан байсан ч бас л амьдралын зардлаа төлөх хэрэгтэй шүү дээ. Тиймээс ч тэд ч мөнгө олохын тулд ажиллаж хөдөлмөрлөхөө сүр харахгүй. Тэдний ажилдаг уламжлалт орны ангаах ухааны эмнэлгийг тэн гэдэг. Гаднаас нь харахад хүмүүсийг эмчилдэг жирийн эмнэлэг. Харин дотроо бол төрөл бүрийн бизнес эрхэлдэг бөгөөд тэдний гол ажил нь мөнгө хүлэгч хийх. Тэд мөнгөний хэрэгцээтэй хүнд байдалд орсон хүмүүсийг онилдог. Ялангуяа гэмт хэргийн түүхтэй өмнө нь хууль бус зүгэл орооцолдож байсан хүмүүсийг сонгоно. Өөрөөр хэлбэл тэднийг нэг их хүндэлж өрөвдөх шаардлагагүй гэж үздэг. Хүмүүсээ зориуд сонгож өрөө нэхэх үедээ айл болох хатуу ханддаг байлаа. Тэдний нэг зээлдэгч бол Ёнсу хэмээх жинхэнэ гангстер ир.
Ёнсу шоронд хоригдож байгаа ч тэндээсээ ч Тэнгэр элч группийн захирал хэмээх өндөр хүүтэй зээлээр дагнадаг мөн хүлэгчээс зугтаж чадсангүй. Захирал өөрөө шоронд ирээд өрийнхөө барьцаанд газраа шилжүүлэн өгөхийг Ёнсугээс шаардав. Учир нь Ёнсу 1 тэрбум вооны зээл авсан ч түүн дээр нь дахин 1 тэрбум вооны хүү нэмэгдсэн байлаа. Ингээд нийт төр нь 2 тэрбум вон болсон ч тэр үүнийг бэлнээр нь төлж чадахгүй байв. Гэтэл Ёнсу бас бууж өгсөнгүй. Тэр захирлын шаардлагыг хойш нь тавьж шоронгоос гарсан хойноо шаргуу ажиллаж өөрөө бүрэн төлнө гэж хэлнэ. Хэрэг төлж чадахгүй бол өөрийн хүмүүсээр Тэнгэр элч группийг нурааж өгнө хэмээн сүрдүүлв. Харин захирал нь тайван гэгчин. Сүүлийн 100 жилийн хугацаанд би өөрөө төлөхөөс татгалцсан олон хүнтэй л уулзсан. Гэхдээ хинийн ч намайг өртөө нь үлдээж байгаагүй юм шүгэ за тасалчихсан тэр. Дараа нь өөрийн хүмүүс рүүгээ залгаад Ёнсу шоронгоос сулахыг нь тушаав. Гэхдээ түүнийг судлагдсны дараа ямар аюул хүлээж байгааг захирал маш сайн мэдэж байлаа. Түүний тамаг яг цав биелхэн тэр. Санхүүгийн группийн залуус Ёнсугийн өрийг нэхэх боломжтой болж бүгд аль хэдийн гар хөлөө халаа. Өөрөө авахд бэлэн байлаа. Харин захирал одоо мөнгө олохын төлөө бүхний шавхан зүтгэж эхэлнэ. Дээрээс нь нэмээд цагдаа нар хүртэл түүнд дарамтлж эхэллээ. Энэ хоёр эртнээс бие биенээ мэддэг хамтдаа багуй зүйлийг туулсан хүмүүс. Тиймээс цагдаа тэр хуучны харилцаагаа ашиглан Тэйн эмнэлгийн захирлаас зээл авахыг оролдоно. Тэр цалин баг амьдрал хэцүү байгаагаа гомдлож эхлэв. Харин Тэйн өрөө цуглуулж дуусмагцаа найздаа тусланаа гэж амлана. Гэхдээ үнэн хэрэгтээ цагдаад мөнгө үнэхээр хэрэгтэй болсон шалтгаан нь ядуурсандаа биш, харин үнэтэй брендийн хувц авахыг хүссэнтэй холбоотой байлаа. Энэ хооронд Тэйн эмнэлэгч бас сонирхолтой зүйлс үнэж эхэлнэ. Нэгэн хачин төрхтөө залуу захин орчинд эмнэлгийнхээ сурчлагыг цацаж эхлэв. Сурчлагаа нь бүр дэндүү сүржин учраас харахад луур шиг санагдана. Гэтэл хачиргалтаа нь эмнэлэг нь үйлчлүүлэгчээр дүүрч байлаа. Тэд бараг л бүх өвчтнийг эмчилж чаднаа гэж сурчлана. Ганц асуудал нь эмчилгээний арга нь арай л уламжлалт бус. Бүр үнэхээр амар. Эмнэлгийн ахлах эмч өвчнүүдээ барьж аваад үзүүг нь гинэт мушгиж орхино. Тэгээд л өвчнүүд нь тэр дороо ухаалдаад унчихна. Үүнийг харсан Денис айсандаа хүсөө чихэрч эмчийг арай зөөлөн хандахыг нь гуйнаа. Харин бусад өвчтнүүд бол айсандаа хүшиж орхисон мэт хаалга руу уралдан гарцгаана. Гэтэл хэдхэн минутын дараа өнөө хөвчтөн ухаарч би энэ үнэхээр гайхалтай болсон байхыг мэдэрнэ. Тэр бүр олон жил шаналсан өвчнөөсөө эдгэрсэн гэж хэлнэ. Тэгээд эмчид талархсандаа бараг сөхөрж унах шахан бүх хамаатан саднаа энд авчирна гэж амлахын тэр. Түүнийг явахын өмнө Дэн им өгхийн зэрэгцээ нэгэн хачин заавар хэлнэ. Одооноос эхлээд гахаа мах идэж болохгүй. Гахаа бол бидний найз. Хайрлаж хамгаалах ёстой амьтан болохоос идэх ёстой амьтан биш шүү. Энэ хооронд манай цагдаагийн найз дэлгүүр хэсэж дуусаад урлагийн галерейд нэгэн Мир гих бүсгүйтэй сэтгнэн сууж байлаа. Мир тэнд хідэн хүүхдэд өвөг дээдсхийн тухай ярьж гэрлийн бурхан бүхнийг хэрхэн бүтээсэн, хүн төрлөختөнд хэрхэн амар амгалан авчирсан талаар тайлбарлаж байв. Мөн 12 жилийн амьтдыг төлөөлсөн бурхад харанхуй муу ёрийн хүчтэй хэрхэн дэмцэж түүнийг тамийн хаалганы цаана лацтан хорьсон тухай бас ярьж өгнө. Харин Мир цагдаагийн өгсөн хувцсыг авахаас татгалзнаа. Учир нь тэр хувцсыг цагдаа Тэйний мөнгөөр худалдаж авсныг маш сайн мэдэж байлаа. Цагдаа түүнийг гэртээ хайрж 10 жилийн дараа гэр бүлийнхэнтэйгээ дахин уулзахыг хятгана. Гэвч Мир татгалзаж баяртай гэд явчихнаа. Цагдаа түүний тухай бодсоор үлдэнэ. Мир ямар мөрөөдөл тээж явдаг болоод түүнийгээ хүртэл надад хэлж чаддгүй юм бол хэмээн гайхна. Тэр шөнө Ёнсу шоронгоос батлан датаар судлагдсанаа тэмдэглэн найр хийж байлаа. Гэхдээ түүнийг хэн сулсныг мөн өөрийг нь ямар шуурга хүлээж байгааг тэр огтхонч мэдэхгүй. Яг тэр үед Тэйн уцад нь түүнийг өөрөө суллсан гэдгээ хэлнэ. Үүгээрч зогсохгүй Тэйн Ёнсугийн нууч руу өөрөө явж байгаа бөгөөд өөрөө төлөөгүй бүхэл бүтэн бүлэглэлийг нь устгахаар ирж байлаа. Ёнсу үүнийг сонсоод инээж өөрийн хүмүүсийг өнгөрөн магтнаа. Түүний залуус бүгд өмнө нь боксоор хичээлж байсан. Нэг цохилтоор л хүнийг унгааж чаддаг хатуу гарууд гиншүү. Гангструуд хашгирч орилолдон зэвсгээ шүүрч аваад өрөө нэхэр ирж буй этгээдтэй нүүр тулахад бэлэн болно. Гэтэл Тэйн гарч ирээд ганцаараа бүхэл бүтэн бүлэглэлийг нүд ирэмхийн зуур бут зохиод орхисон тэр. Удалгүй Ёнсугийн 10 залуу бүгдийг нь Тэйн ганцаараа намд арчихнаа. Ажлаа дуусгасан тэрээр өрөө барагдуулахын тулд офс руу орж Ёнсутэй нүүр тулна. Энэ удаа тэрээр үнэхээр айж эхэлнэ. Тэр яаран сефэ онгойлгож өрөндөө өгөх гэж буй бүх бэлэн мөнгөө гаргаж эхэлнэ. Гангструуд бүгд газар цөхрөн сууж айсандаа хөдөлж чадахгүй байлаа. Тэйн бүх мөнгө үнэт идэл бугуун цаг. Тэрч байтугай Ёнсугийн машины хүртэл хурааж авсан ч өөр нь бүрэн барагдсангүй. Тэгээд Тэйн Ёнсуг үлдсэн өрөө дараа нь төлнө гэсэн баталгаа бүхий бичигт гарын үсэг зурхийг нь шаардна. Анхнаасаа л Тэйний үгийг сонсох хэрэгтэй л байсан юм.
Энэ хооронд өөрний талд тээний хүмүүс өөрний газраас өрөөнөхээр хөдөлж байлаа. Тэнд тэд нилээд амжилттай мөрөөдө тоглоомын газар ажиллаулдагч мөн хүлэгчдийн үрийг төлөхөөс цухтааж байлаа. Тэнгэр элч групп үүнийг зүгээр өнгөрөхгүй гэдгийг мэдэж байсан учраас казинонд маш чанга хамгаалалт гаргажээ. Тэр боссуудын нэг нь өрөө төлөхгүй цухтаад бүр Камбож руу дүүрвсэн гэх яриа хүртэл гаргасан байв. Гэхдээ тэнгэр элч групп үүнийг тэндээс жолж буцаан авчирч өрөө төлөвлөхээр болсон байлаа. Тэдний нэг залуу хоёр хүнийхээ сүрийг үзүүлэх гэж хамгийн түрүүнд дотгош нэвтэрнэ. Тэгээд бүр ханан дээгүүр сармөгчин шиг авирлан гарч эхэлнэ. Гэхдээ араас нь хоёр эмэгтэй чудалгүй ороод ирнэ. Казино дотор аль хэдийн уур амьсгал ширүүсчихсэн байлаа. Бүх зүйл жинхэнэ замраагүй байдал болж хувирлаа. 100 хүн мөрийтэй тоглож уур амьсгал улам хурцдаж хүмүүс хоорондоо маргалдаж эхэлнэ. Энэ бол Тэнгэрлэгч групп давталгад яг тохирсон мөч байлаа. Удалгүй казино тэр чигтээ өмнө самуун давтна. Санхүүгийн группийн хүчээ үзүүлэх боломжтой болж гангстеруудыг ёстой л нүдэх шиг болж эхэлнэ. Мэдээж эдгээр гангстерууд тэнгэр элчүүдийн эсрэг юу ч биш байлаа. Бүлэглэлийн толгойлогч өөрийгөө хүнд байдалд орсныг ойлгож байгаа. Бүх мөнгөө хамж аваад цугтгаар шийднэ. Гэхдээ түүний хийж буй алхан бүрийг Тэнгэрлэгч группийнхан ажиглаж байлаа шүү. Мэдээл авангсаа тэд араас нь шууд хөдөлцгөөнөө. Харамсалтай зугтаж явах замдаа тэр Дунагийн нилээд том гидстэй мөргөлдөж орхино. Араас нь нэхэж явсан Малукч цаг алдалгүй агаарт үсрэн нисэх өшөглөлт хийж бүлэглэлийн толгойлогчийг шууд ухаан балартуулан унгаахан тэр. Тэнгэрлэгч санхүүгийн групп нэрэндээ үнэхээр тохирч байлаа шүү. Тэд гангстерууд болон мафийнханд мөнгө зээлүүлдэг. Харин нэгэнт мөнгө зээлсэн л бол өрөө төлөхөөс бултах ямар ч боломжгүй байсан юм. Энэ хооронд Тэйн завтаа болсон хайгуураа Жимсүн хэмээх буурал үстэй эмээгийн ажилуулдаг жижигхэн зуушны дэлгүүрээр ороод ирнэ. Тэгтэл Жимсүн Тэйн хоёр эртний танилуд болох нь мэдрэгдэнэ. Тэйн харамгцаа Жимсүн баярлан хөөрж түүнийг чангаар тэрнэ. Тэд бие биенээ авга ихч зэхүү гэж дууддаг байлаа. Тэйн баг байхаа Жимсүний гэр бүлийг хөршийн дээрэмчид байнга дарамталж мөнгө нэхэн сүрдүүлдэг байж. Харин Тэйн сайн залуугийнхаа хувьд тэднийг хамгаалахаар дунд нь орж тэр дээрэмчдийг хөөж явуулсан байна. Тэр өдрөөс хойш тэд Жимсүний гэр бүлийг дахин оролдож зүрхлээгүй. Гэвч Тэйн хүмүүсийг хамгаалахаа болжээ. Учир нь хүмүүс өөрсдөө хувиа хичээсэн муу зуршил ихтэй гэж үзэх болсон байв. Тэйн бол сахиусан тэнгэр гэдэг нууцыг мэддэг цорын ганц хүн нь Жимсүн байлаа. Буурал Жимсүн зэхүүдээ өөрийнхөө аз жаргалыг хайж явахыг зөвлөнө. Эцсийн эцэст одоо дэлхий амар тайван ямар ч чөтгөр алга. Тэгээд бүр хамгийн гол нь чи дасгал хийж жаахан жин хасах хэрэгтэй шүү гэж зөвлөнөө. Тэрээр харин цөхрөнгөө барсан мэт толгоос ихсэрнэ. Би 5,000 жилийн турш бэлтгэл хийж байна. Гэтэл нэг ч фунт жин хасаагүй шүү дээ. Яг тэр үед нэгэн хөгшин ир гарч ирээд Тэйн Ахмад хүнийг хүндэлж харьцахгүй байна хэмээн загнана. Удалгүй Тэйн тэр хөгшнийг таних нэгэн сонирхолтой зүйлийг хэлхэн тэр. Тэр хөгшин ирийг багтаа хороолол даяар өмдөө норгож явдаг жаал байсан гэдгийг нь сануулхан тэр. Хөгшин ир Тэйнийг танимагцаа ихэд гайхаж чи яагаад одоо хүртэл яг залуугаараа байгаа юм бэ хэмээн асуухан тэр. Энэ хооронд телевизийн мэдээгээр нэгэн сонирхолтой мэдээлэл гарч байлаа. Хот дахин төлөвлөлтийн барилгын талбайгаас эртний чулуун зүсгийн үеийнх байж болзошгүй маш олон олдвор илэрчээ. Археологчид хөрсний даваргуудын дундаас шавар сав суулга болон төрөл бүрийн эртний эд үлгийн зүйлсийг малтан гаргаж байна. Ялангуяа яг хизээнийх болохыг тогтооход хэцүү. Юр бусын хэлбэртэй эрдэс чулуу, жижиг ширхэг бүтцтэй зүйлс олдсон нь судлаачдын анхаарлыг ихэд татна. Энэхүү олдвор нь шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой учраас эрдэм шинжилгээний хүрээнийхэн ихэн сонирхож эхэллээ. Мөн малталгаар илэрсэн эд үлгийн зүйлсийг үндэсний өвийн судалгааны хүрээлэн цаашид наривчлан шинжилгээр болсон байна. Гэтэл эрдэмтэд хөрсний доод давхаргаас асар хүчтэй хэлбэлзэл мэдэрч эхэллээ. Гэвч энэ нь яг юу болохыг тэд огт тайлбарлаж чадахгүй байлаа. Яг тэр үед өөрний газар хар хувцс өмсөн хэн болох нь тодорхойгүй хэсэг хүмүүс агууд цуглан нууцлаг ёслол үйлдэж байв. Тэдний нэгэн чулуун дээр цус хүрэхэд чулуу тэр доороо гэрэлтэж эхэлнэ. Тэд нэгэн Огви гэх хүний байгаа газрыг олсноо мэдээлнэ. Нөгөө талд Тэйн дүү нартай өөр олон төрлийн амттан хоол хүнс худалдаж аваад гэртээ харьлаа. Гэвч хаалгыг нь тогшоодч хинч хариагүй. Тэгээд тэр саяхан цуглуулсан мөнгөө нууц агуулгатаа аваачиж хийлээ. Тэнд алтны гулдмайнууд асар хэмжээний бэлэн мөнгө овоолоостой байлаа. Тэр бүх мөнгийг 3 үе дамжин хэрэглээд ч барахгүй бололтой шүү. Олон зууны турш өндөр хүүтэй зээлээр мөнгө олсон Тэнгэрлэгч группийн хөрөнгө ямар их болсон нь тэндээс харагданаа. Энэ хооронд хар нөмөргч шашны бүлэглэл бүх гишүүдээ агууд дуудан цуглуулна. Удирдагч нь цусаа буцалж буй усан тусаагаад тэр дороо сар цусан улаан өнгөтэй болж хувирна. Энэ бол удахгүй маш муу зүйл болохын тохио байлаа.
Гэхдээ энэ нэр зүгээр нэг энгийн хүн биш аж. Тэр гараараа хүчээ гарган чулуу руу чиглүүлэхэд асар хүчтэй энерги чулууг цохино. Түүний дагалдагчдын нэгэн түүнийг зогсоохыг оролдож үүнийг битгий хий. Энэ ясад хитрхи аюултай хэмээн анхааруулна. Гэвч удирдлага нь би цаашид хүлээж чадахгүй гэж хэлээд бүх хүчээ чулуунд шингээж эхэлнэ. Тоос шороо хаасайгүй хийсэж газар хүчтэй дөргинөө. Ногоон өнгийн гэрэл аян мэт анивчж байснаа гинэт бүх зүйл хүчтэй дэлбэрэн бутархан тэр. Тоос шороон дундаас асар өндөр биетэй нэгэн дүр гарч ирнэ. Тэр бол улаан нүдтэй асар том хар далавчтай чөтгөр Оггүй. Тэр өглөөс иргэн ирж дахин төржээ. Энэ удаа өмнөхөөсөө ч илүү хүчрхэг болсон байлаа. Энэ хооронд Тэн жимсүү эмээгийн хэлсүүгээ бодон сууж байлаа. Юу ч болсон бай тэр бол сахиусан тэнгэр. Харин сахиусан тэнгэрийн үүрэг бол хүмүүсийг хамгаалах явдал. Үнэн дээр 12 бурхан хэдэн зуун жилийн турш хүмүүсийн дунд амар тайван амьдарч хүний дүрээ нууж хүн төрлөختөнд нууцаар тусалсаар ирж. Мир Тэн хоёр нэгэн жижиг тосгонд амьдарч зах дээр байнга очдог байлаа. Нэг өдөр тэд тосгоныхныг дээрлэж байсан нэгэн танхай залуутай таарна. Тэр ирчүүдийг түлхэж дарамтлахаас гадна залуу охины хүчээр авч явж өөрийнхөө эмэгтэй болохыг хүртэл оролдож байв. Тэн үүнийг нь хараад дургуун хурж дагалдагчтай хүлээж байхыг хэлээд өөрөө дунд нь орноо. Ердөө хитгэн энгийн хөдөлгөөнөөрөө тагаажуудын сүнсийг зайлтан айлгаж орхино. Гэтэл хоёр залуу араас нь сэмхэн дайрахыг оролдоноо. Харин холоос орж байсан маа ид шидэ ашиглан тэднийг асар хүчтэй салхиар хэдэн метрийн цаана шидчихнэ. Үүнийг харсан тосгоныхан гайхаж хоцорлоо. Тэр охины гарнаас яаж юм хүчтэй салхи гарсныг хинж ойлгосонгүй. Танхаачуудын толгойлогч айсандаа газар сөхрөн сууж өршөөл гуйнаа. Тэр цаашид хизээж асуудал тарьж зах дээр хэнийгч дээрлэхгүй гэж амлана. Энэ явдлын дараа тосгоных нь Тэн болон түүний хүмүүсийн тусламжинд талархан хоол, дарс авчран тэднийг харшиж зочлно. Энэ бол талархлаа илэрхийлсэн жижигхэн бэлэг байлаа. Найр цэнгэл дуусны дараа тэд ядарч туйлдан баггүй ууж байгаад өөрсдөө ч мэдлгүй бүгд унтаад өгнө. Хэсэг хугацааны дараа Тэн сэрээд гадагш хартал асар том гал дүрлцэж байлаа. Досгоныхон Мэрийг амьдаран шатаахаар бэлдэж байсан юм. Учир нь тэд Мэрийг танхаачуудыг ганц гараараа хийсгэж байсныг нь хартчихсан байлаа. Тиймээс досгоныхон түүнийг шулам гэж боджээ. Тэд дарсанд нь мансууруулах зүйл хийж нууцаар түүнийг устгахаар төлөвлөсөн байна. Тэд Мэрийг хүмүүсийг хуурч алхаар дэлхийд ирсэн муу ёрын сүнс хэмээн итгэж байлаа. Досгоных нь түүний талаар аимшигтай зүйлс хилэн хашгирч яг одоо галд шатаах гэж байлаа шүү. Аз олж Тэн яг цагтаа ирж тэднийг цогсоолоо. Тэр Мэрийг хүлсэн багныг сугалж авмагц досгоныхон айсандаа бүгд тал тийшээгээ цогтно. Хүний мөн чанар гэдэг яг л ийм байлаа. Тиймээс Тэн хэдэн мянган жилийн турш өөртөө нэг зүйлийг тангаргасан юм. Хичнээн удаан амьдарсан ч би дахиж хүний хэрэгт хизээж оролцохгүй. Гэвч одоо тэр өөрөө эргэлзэж юу хийхээ мэдэхгүй дотроо тэмцэлдэж байлаа. Энэ хооронд агуйд хар нүмерэгт бүлэглэл муу ёрын сүнсийг амжилттай дуудан гаргажээ. Бүлэглэлийн удирдагч олон мянган жилийн турш Оггүйг хайж ирсэн гэдгээ хэлнэ. Түүнийг сэрээхийн тулд өөрийн бүх хүчийг шавхсан байлаа. Түүний зорилго бол Оггүйгийн агуу хүчийг ашиглан тэнгэр элч гүрвтэй тэмцэх явдал. Гэвч Оггүй түүнийг хоолооноос нь шүүрч авнаа. Ингээд хинэн жинхэнэ эзэн болохыг түүнд ойлгуулах нь тэр. Энэ хүчний жинхэнэ эзэн нь хэн болохыг Оггүй өөрийн биеэр харуулж байлаа. Маргааш өглөө нь 3 бурхан эрүүл мэндээ сайжруулахын тулд хамтдаа дасгал хийхээр цуглана. Гэвч гахаан бурхны дүртэй Дунай дасгал хийхээсээ илүү хөвтөж цагийг өнгөрөөнө. Бүр дасгал хийхийн оронд хоёр найзаа том өглөөний цай идэхээр ятгана. Учир нь Дунайгийн хувьд энэ хороогийн хамгийн сайхан зүйл нь бол хоол. Гэхдээ хин нэгэн түүнийг гахаа гэж дуудвал тэр маш их гомдно шүү. Хоёр охин аргагүй ирэхэд бууж өгч дасгалаа өргөжлүүлэн хийн. Харин Конжи хүмүүсийг хамгаалах шаардлага гарч магадгүй гэж бодоод үзүүндээ олсоо зүүсэн хിവэр байлаа. Мөг түнд хамгийн хаалга айл хэдийн лацтай. Дэлхийн амар тайван байна. Ингиж дандаа муу зүйл бодоод хэрэггүй гэд хэлнэ. Нөгөө талд Дунай цэцэрлэгт хүрээлэн орж суунгаа сайхан өглөөний цайгаа идэж эхэлнэ. Тэр өдөр тутмын зурхаагаа шалгатал өнөөдөр танд азгүй өдөр бусадтай зөрчилдөх магадлал өндөр гэж бичсэн байлаа. Тэр баруун тишээ эргэж харуул нэг нохоо чангаар хуцаж байв. Дунай амьтдын бодлыг ойлгож чаддаг учраас нохоо яг юу хийж байгааг мэдэж байлаа. Тэр нохоо өөрийг нь гахаа гэж дуудсан байв. Уур нь буцалсан Дунай суудлаасаа огцон босож нохоотой үзэлцэхэд бэлэн боллоо шүү. Нохооны эзэн хөгжим сонсоо завгүй байсан тул юу ч анзаарсангүй. Аз болж Тэнгийн найзууд ирж энэ маргааныг салгаж өгнө. Тэгээгүй бол нохой муугар гимтэж мэдхээр байлаа шүү.
Энэ хооронд Оггүй орчин үеийн хүмүүсийн амьдрал ямар болсныг өөрийн нүдээр үзэхээр хот даяар явж эхэлнэ. Тэр явж байтал мэртэй санаандгүй зурж өнгөрнө. Гэвч хоёулаа бие биенээ анзааралгүй, удалгүй хараанаас гарнаа. Оггүй хэдэн мянган жилийн өмнөх үйл явдлыг эргэн саналаа. Оггүй бурхны эсрэг тэрсэлж дэлхийг сүрүүлэхийг завдсан хэмээн шийтгэгдсэн байв. Тиймээс түүнийг үрд мөнхөд хамын хаалганы цаанд хорьжээ. Тэр орой Тэнгэр элч группийн удирдагч Тэйн болон Мир хоёроос бусдын цуглан хөгжилтөөр хоололцгоо. Тэд хүний амьдралд хэдийн дасаж, өдөр тутмын амьдрал тэрч байтугай. Бодол санаа нь хүртэл энгийн хүмүүсийнхтэй улам адилуулж байлаа. Банк бүр иргэний үнэлэх авснаа баяртайгаар гайхуулна. Тэдний эртний үеэс хадгалж ирсэн гэрэл зургууд ч Тэнгэр элч группт байдаг аж. Хаяа эдгээр зургуудаа гаргаж ирэн хуучны дурсамжаа ярьж бие биенээ шоолон инээлтэнэ. Харин нөгөө талд Мир найзтайгаа хамт биш. Ганцаараа баарнд сууж байлаа. Тэр үргэлж нэг л зүудэндээ шаналдаг. Хар агуйн дотор нүүр царай нь харагдахгүй. Нэгэн эр зогсож байдаг. Зөвхөн нуруунд л харагдана. Гэхдээ түүнийг харах төдийд Мир айсандаа амьсгал нь давчдах шиг л болдог байлаа. Яг тэр үед нэгэн залуу ганцаараа сууж арх уужбыг үзэсгэлэнтэй эмэгтэйг олж харнаа. Тэгээд түүнтэй сэтгнэж эхлэв. Элдэв зүйл ярьж өөрийгөө сонирхуулахыг хичээсэн ч үзэсгэлэнт бүсгүйд огт таалагдсангүй. Нэг залуу хангалтгүй юм шиг араас нь дахиад нэг нь ирж Мирийг оролдож эхлэв. Мирийн уур нь хурж босоод явхдаа өөрийг нь дарамтлсан хоёр залууг зүгээр л хитгэн хөдөлгөөнөөр нам дарчхан тэр. Энэ хооронд Оггүй хашлага дээр сун орчин үеийн дэлхийд хэрхэн өөрчлөгдөж хөгжсөнийг ажиглаж байлаа. Түүнийг мянган жилийн турш лацдан хорьсон зан хүмүүс ийм гайхалтай хөгжсөн ертөнцийг бүтээжээ. Тэгээд Оггүй Саминаас чи энэ бүх хугацаанд юу хийж байсан юм бэ? Яагаад энэ дэлхийг сүрэлээгүй юм? Ийм цэцэглэн хөгжих ертөнцийг хിവэр нь үлдээх ямар хэрэгтэй байсан юм гэж асуунаа. Сами үнэнгээ хэлнэ. Тамийн хаалга хаагдсан тэр цагаас хойш би бүх хүчээ алдсан. Түүнээс хойш би зовлонтой амьдралаар амьдарч зөвхөн Оггүйг л хайж ирсэн. Энэ дэлхийг там болгон хувиргаж сахиусан тэнгэртэй тулдаж чадах цорын ганц хүн бол чи шүү дээ. Сами Оггүйгийн хүчийг нэмэгдүүлэх арга байгаа гэж элдэв уруу татсан үг хэлж эхэлнэ. Тэр Оггүй халууны энергийг мэдэрч чаддгийг мэдэж байлаа. Мөн тэр Хитийг сахиусан тэнгэрүүд хөнөөсөн. Тэр өдрийг өөрийн нүдээр харсан аж. Тэр үед Хит гурван сүнсний чулуу үлдээсэн байж. Хэрэв гурван чулууг бүгдийг нь цуглуулж тэдгээрийн энергийг сахиусан тэнгэрүүд болон чөтгөрүүдийн хүчийг хяндаг лууны сүнс нь чингээж чадвал Оггүй Хитийн хүчийг дахин сэргээж чадна. Мэдээж Самин бол өөрийн эрх ашгийг хамгийн түрүүнд тавьдаг зайлтай хөгшин үнэг. Тэр энэ бүхнийг хийж байгаа цорын ганц шалтгаан нь мөнх амьдралыг ямар ч үнээр хамаагүй олж авахыг хүсэж байгаатай холбоотой. Оггүй хамтран ажиллахаар зөвшөөрнө. Гэхдээ Саминд хатуу анхааруулна. Ямар нэгэн зайл гаргах юм бол чи мөнх амьдралд хүрэхээсээ ч өмнө толгоогоо биеэсээ салгуулна шүү. Ингээд Оггүй асар том хар далавчаа дийлгэн шөнийн харанхууд уусан алга болно. Маргааш өглөө Тэнгэр элч группийнхэн шарсан дахиад идэхээр цуглацсан. Харин удирдагч Тэйн байхгүй байлаа. Тэр машины засварын газрын эзнээс өрөө нэххээр явсан байв. Үлдсэн хүмүүс нь тойрч суугаад тоглон хөгжилдөн байлаа. Бусд нь хүнд хэцүү ажиллаа дандаа Тэйнд даатгадаг байлаа. Тэр ч бас өөр нэхэхтэй нилээд зөөлөн хүн. Тэр хүмүүсээ боддог учраас мөнгө авсан ч тэдэнд баггүй мөнгө үлдээнэ. Төлбөрөө авахын тулд хүчээр булчингаа харуулах тур. Бусад мөнгө хүлэгчдээс Тэйн огтөөр байлаа. Тэйн машиндаа суун имээ гэтэл им нь дуусчихсан байв. Тиймээс эмч рүүгээ залгаж цаг аваад дахин им бичиж өгөхийг хүсэв. Сүүлийн үед Тэйний цээж давчдаж амьсгалахад хүнд болж биеийн байдал нь улам л муудж байлаа. Гэвч хийлгэж байгаа эмчилгээ нь огт тус болохгүй байгаа бололтой. Эмч харин өвчтнийхөө гомдлыг үлтэн өөрийн чадрын талаар тасралтгүй ярьсаар байна. Эмчи яриаг зогсоохын тулд Тэйн түүний амруу бөөмөнгө чихчихнэ. Ингээд түүнд одоо хэрэгтэй зүйл нь ердөөл тайван унтаж амрах бас уух хэмээ авах байлаа. Энэ хооронд нуувчандаа муу талынх нь Оггүйг хэрхэн устгах талаар төлөвлөгөөгөө боловсруулжээ. Анхандаа тэд Оггүйг сэрээж хүчийг нь сахиусан тэнгэрүүдийн эсрэг ашиглахаар төлөвлөсөн. Гэвч Оггүй бол амархан захирагдах нэгэн биш. Тэр бүр Самийн ямар нэгэн зайл гаргавал түүнийг тасчин хайнаа гэж сүрдүүлсэн билээ. Гэсэн ч гурван хүчний чулууг олж чадах цорын ганц хүн нь бол Оггүй. Харин тамийн хаалга дахин нээгдэхгүй бол тэдний хүч аажмаар мөхөх байлаа. Тиймээс Самийн төлөвлөгөөгөө өөрчлөхөөр шийднэ. Тэр харанхуй сүнслэг энергийг өөрийн дагагчдад шингээж эхлэв. Тэдний нүд аимшигтай өнгөөр хувирч бүгд нуувчнаасаа гарч явна. Яг тэр мөчөд цагдаагийн зөвлөлт болон бүх сахиусан тэнгэрүүдийн зөвлөлт нэгэн зэрэг гэрэлтэж эхлэх нь тэр. Энэ нь олон мянган жилийн нойрноос муу ёрын сүнснүүд сэрж дахин дэлхийд гарч ирсний дохио байлаа. Бүх сандарнаа.
Учир нь тэд тэнгэрлэг хүчээ аль хэдийн алдсан бөгөөд одоо жирийн хүмүүсээс ялгарах зүйлгүй болсон байв. Тэгвэл тэд чөтгөрүүдтэй яаж тэмцэх вэ? Бүлгийнхэн тэнд уцтаж нөхцөл байдлыг хэлхийг оролцсон ч тэр утсаа авсангүй. Цаг хугацаа алдах аргагүй болсон тул хүн бүр өөрийн үүргээ хуваарлан авч шууд ажиллагаандаа орно. Нөгөө талд самийн буцалж буй ус нь тусаасаар л байлаа. Ус эсгэрч хөөсөрч байв. Цагдаагийн офицер Марак Миртэй холбоо барихыг оролцсон ч утас нь холбогдсонгүй. Тэр үед Мир Мүзэд хамт ажилладаг хүмүүстэйгээ уулзаж байлаа. Ажлаа тараад машинаараа гэртээ ярихаар хөдөлсөн ч хин нэгэн араас нь дагаж байгаа мэт эвгүй мэдрэмж төрнө. Түүний мэдрэмж зөв байлаа. Муу ярийн сүнснүүд түүнийг бүх талаас нь бүслэн хүрээлсэн байв. Мир хүчээ ашиглан тэднийг салхиар хийсгэж эхэлсэн ч энэ нь хангалтгүй байлаа. Дайснууд дэндүү олон байсан тул удалгүй Мир хүчвэдэл эхэлнэ. Аз болж тэнгэр элч группийн машинаар яг цагтаа ирж түүнийг аварнаа. Харин энэ бүхнийг самийн усны аяны доторх дүрслэлээр дамжуулан ажиглаж байлаа. Сайн талынхан болон муу ярийн сүнснүүдийн тулаан яг л төмөр мэд ширүүн өрнөнө. Муу ярийн сүнснүүд асар хүчтэй нэгэн хүчний удирдлагад орсон хүүхэлдэй мэтэл байлаа. Тэд өршөөлгүй, зогсолтгүй дайрч олзоо устгахаар улайран тэмцэнэ. Харин тэнгэр элч группийнхэн бүх хүчээ алдсан тул одоо жирийн хүмүүсээс ялгарахгүй. Тэд тулааны уур чадвар сайтай байсан ч чөтгөрүүдтэй хүч үзэх ямар ч боломжгүй байлаа. Бүгд ээлж дараалан задуулж хүнд байдалд орсон ч байр сууриа алдалгүй тэмцээр л байна. Муу ярийн сүнснүүдийн гол байна Мир гэдг нь тодорхой байлаа. Тиймээс хүн бүр өөрсдийгөө арай ядан хамгаалж байсан ч Мирийг хамгаалахын тулд тэднийг зогсоохыг хичээнэ. Гэнэт цагдаагийн офицер Марак машинаар хурж ирэн тусламж үзүүлнэ. Тэр нөхцөл байдлыг өөрчилж чадах болов уу? Бүлгийнхэн гэрэлтэж буй зүйлтийг тэнд хүргэж өгөхөөр авч явна. Тэд хувь заяа нь хэрэгсэн тодорхойгүй байгаа хамтрагчдаа маш их санаа зовж байлаа. Харин муу тал оогүй барилгын дээд давхар цогсно. Түүний нүд аажмаар улаан өнгөтэй болж эхэллээ. Тэр шүн муу ярийн сүнснүүд сэрснийг мэдэрсэн бололтой. Энэ хооронд бүлгийнхэн хар нүмерэгт шашны бүлгийнхний эсрэг амнасаа дэнчин тавин тулалдана. Харин дайснууд нь муу ярийн сүнсэнд эзэмдүүлсэн хүүхэлдэй мэт болсон бөгөөд тэдний мэддэг цорын ганц зүйл нь алж устгах. Тэд олзоо хөвгтлэн зогсолтгүй дайрхаж. Бүгд аль хэдийн туйлдж байсан ч азар цагдаагийн офицер Марак яг цагтаа хурж ирнэ. Марак хүчрэхэг таяга гаргаж ирээд хар нүмерэгт бүлгийнхнийг ёстой бутны эргэж орхино. Гэхдээ бүгд шархацсан тул эндээс аль болох хурдан холдох нь хамгийн зөв байлаа. Марак чидээ ашиглан бүлэглэлийн гишүүдийг хөдөлж чадахгүй болтол нь хөшөөхөд тэнгэр элч группийнхэн энэ боломжийг ашиглан бие биедээ тусалж зүхтаж гарнаа. Нөгөө талд огүй дээвэр дээр зогсож нүд нь улаанаар гэрэлтэж байлаа. Тэр бүр 16 км-ийн цаанаас машины зогсоол дээр болж буй бүхнийг тодхон харж чадна. Оогүй өөртөө бовтно. Уучны танилуудаа харалгүй их уджээ гэж хэлнэ. Бүлэглэлийн удирдагч Самын өөрийн хүмүүсийн хүч дарагдсан байгааг мэдээд усны аягны дүрслэлээр дамжуулан тэдний лацыг тайлна. Гэнэт тэдний нэг нь Марак руу гиндүүлэн дайрах боловч азар тэр амьд үлднэ. Удалгүй хар нүмерэгт бүлэглэлийн бүх гишүүдийн лац тайлагдаж тэд дахин дайрч эхлэх тэр. Марак таяга ашиглан тэднийг дахин хүлхийг оролцсон ч энэ удаа бүтсэнгүй. Самын эд шидэ ашиглан тэдний бүгдийг нь нуувчандаа буцаан дуудана. Марак тэдний нэгийг байрж үлдээ энэ бүхний цаана юу болоод байгааг мэдхийг оролдов. Тэгээд цагдаагийн офицер эдгээр бүлэглэлийн гишүүдийг самын удирдах байгааг мэдээд ихэд зочирдож орхилоо. Бүлгийнхэн өнгөрсөн мянган жилийн өмнөх чөтгөрүүд дахин төрсөн байх магадгүй гэж таамаглана. Тэдний мэдэрч буй муу ёрийн энерги нь дэндүү танил байлаа. Марак бусд нь санаа зовхыг гэж бодоод өөрөө цааш нь шалгаж үзнэ гэж хэлв. Тэгээд бүгдд нь гэртээ харж шархаа боож имжлэхийг зөвлөнө. Энэ хооронд Тейн хүмүүсээ холбоо барьж чадахгүй байгаадаа санаа зовж байлаа. Бүгд шархсан байхыг хараад удирдагчийн сэтгэл нь ихэд л өвдөнө. Тэгээд Марак Тейнийг өөр өрөөнд дуудан хоёулахнаа ярилцахаар болно. Банк үүл бол дорны ангаах ухааны эмч бөгөөд ховор эмийн урмал цуглуулах дуртай. Тиймээс тэр найзуудаа эмчилхийн тулд хадгалж байсан эмийн урмлуудаа бүгдийг нь гаргаж ирнэ. Заримийнх нь бие хөхөрч, заримийнх нь ясан хүртэл хугарсан байлаа. Мийн бугууга шалгуулж үзээд ямар ч асуудалгүй болохыг мэдээд эхэлж гадагш гарах зөвшөөрөл хүснэ. Харин цагаан үстэй залуу энэ боломжийг ашиглан эмийн шүүгээр үгээ симорж ховор нандин эмийн ургамлуудыг сонирхож эхэлнэ. Иргэн тойрноо сайтар харсны эцэст амттай харагдсан хатаас нь зүйлсээс хэдийг авч өөртөө хадгалахаар шийднэ. Гэтэл юу таарлцнаа амандаа хийж иддэг түүний энэ муу зуршлаас болж цагаан үстийн амнаас өөс сахарч эхэлнэ. Эмийн ургамал гэдэг өвчин эмчлэх зориултаач зарим нь хортой байдаг тул дураараа идэж болохгүй шүү дээ.
Бүдүүн эмчилгээ хийлгэж байхдаа бүр товчоо тас хийдэл задартал нь хий гарна. Нэг сүм массажны төхөөрөмжийг болгоомжгүйгээр тохируулах гэж байгаа цахилгаан цохиулах шахна. Баангүүл энэ сахилгагүй өвчтнүүдээсээ болж бүр араа өргөн бууж өгөн тэр. Яг тэр үед Тэйн орж ирээд манай хүмүүс яагаад ингэж их шархсан юм бэ гэж асуув. Тэд аюулд орчихъя гэж санаа зовж байсан ч Тэйн хар нүрэгт бүлэглэлийн талаар тэдэнд хэлэхгүй нууж орхилоо. Гэсэн ч бүгд тэдгээр хүмүүс хаанаас гарч ирсэн мөн мянган жилийн өмнөх чөтгөрүүд дахин төрсөн эсэх талаар гайхаж байлаа. Гэвч тамийн хаалга хаагдах үед муу ёрын сүнснүүдийн лацтай хамт сахиусан тэнгэрүүдийн хүчиж бас алга болсон. Тиймээс одоо тэд жирийн хүний дүрээр чөтгөрүүдтэй тулалдах хэрэгтэй олвол амьд үлдэх ямар ч боломжгүй. Ингээд бүгд сандарч байсан ч хүн төрлөختнийг хамгаална гэсэн шийдвэрээсээ ухрахгүй байлаа. Харин Тэйн өнгөрсөн явдлыг одоо ч сэтгэлдээ тээж авна. Тэр хүмүүсийг хуваачилсан муу харгас гэж боддог байлаа. Тэд хүн төрлөختнийг хэдэн мянган жилийн турш хамгаалсан ч эцэст нь хариуд нь урвал бас бурхны хайхамчгүй байдлыг л хүртсэн. Тиймээс Тэйн дахиж хүмүүсийг хамгаалахгүй гэж тангарсан байна. Түүний одоо хүсэж байгаа цорын гац зүйл бол өөрийн сахиусан тэнгэрийн гэр бүлийг аюулаас хамгаалах. Гэвч Конжи үүнийг эсэргүүцэж удирдагчаа бодлоо өөрчлөхийг ятгана. Ингээд бүлэглэлийнхэн чөтгөрүүдийн аюул болон хүн төрлөختнийг хамгаалах ёстой эсэх талаар ширүүн маргалдаж эхэлнэ. Цагдаагийн офицер Марак хурцсан уур амьсгалыг намжаахын тулд ярианд оролцож нэг сүнг хамтдаа хідэн хундаг уухаар дагуулж гарнаа. Тэд бүгд энэ яриа арай л хүнд сэтгэл даамтай болсныг мэдэрч байлаа. Тэйн хүн төрлөختнийг нэг өдрийн дотор үзэн яддаг болсон юм биш л дээ. Тийм бодлоо ганцхан мөчөд өөрчлөх гэдэг түүнд амаргүй л байгаа. Харин Конжи хүмүүсийг хамгийн хөөрөддөг нэг учраас тэднийг хамгаалахыг маш их хүсэж байв. Марак овжин арга хэрэглэн Тэйн гаднаа хүүтэн мэт харагддаг ч үнэндээ дотроо их зөөлөн хүн. Үнэндээ тэрч бас энэ чөтгөрийн хэрэг явдлын учрыг олохыг хүсэж байгаа. Зүгээр л өөрөө төрүүлж хэлхээс ичээд байгаа юм. Ирээдүйд Ванонг Тэйний оронд удирдагч болж магадгүй. Тиймээс энэ боломжийг ашиглаад Тэйний өмнөөс чөтгөрүүд хэрхэн дахин төрснийг судалж яагаад болохгүй гэж. Энэ хооронд барын бурхан нууц хонгол руу орох хаалгыг чимээгүй хүн нээн. Ингээд 12 киноны part 1 энэ хүрээд өндөрлөж байна. Харин барын бурхан Тэйний нээсэн тэр хүнөө цонглын цаан жохом юу нуугдаж байгаа бол чөтгөрүүд хэрхэн дахин төрж самын болон хар хэрэг оогүй ямар аимшигтай төлөвлөгөө хэрэгжүүлэх гэж байна вэ? Мөн хүч чадлаа алдсан сахиусан тэнгэрүүд энэ удаа дэлхийг дахин хамгаалж чадах болов уу? Тэдний өмнөхөөсөө ч илүү аюултай тулаан хүлээж байна. Тиймээс үргэлжлэлийг нь алгасахгүй үсхийг хүсвэл манай сувгийг subscribe дарж онхоо асаагаарай. Кино таалагдсан бол лайк дарж сэтгэлдээ заавал үлдээгээрэй. Ингээд part 2-оор тун удахгүй уулзцгаая. Баяртай үзэгчтэй.